төгөлдөр байна. Хамгийн анхны аниме ревювээ та бүхэндээ хүргэх гэж байгаа таатай байна. За тэгэхээр энэ удаад Mirai no Mirai гэдэг анимийн талаар товчхон ярих болно. Mirai no Mirai нэрээс нь сонсоход их сонирхолтой нэртэй аним байгаа. Ирээдүйн Mirai. За энэ аним нь болохоор 2018 онд яг анимашн болж гарч ирсэн. Chizu гэдэг студийн бүтээл Mamoru Hosoda гэдэг хүн зохиолын бичсэн байгаа. Бүрийн хэмжээний нэг ангит ийм анимашн байгаа. Ерөнхий агуулгын хувьд болохоор 4 настай хүн гэдэг бяцхан хүүхэд гэрт нь ирсэн шин зочиндоо дургүй байгаа талаар үйл явдал эхлэх боловч яг гэрийнх нь задгаа талбай гэх юм уу да, нэг мод ургадаг бөгөөд тэр модны доор ирээдүгээс ирсэн дүүн зогсож байгаа. Энэ дүр зураг энэ анимыг хамгийн сонирхолтой болгодог хэсэг. За үйл явдлыг төр хойшин тавиад өрүүдийн талаар товчхон ярив. Гол дүрийн хүн гих бяцхан жаал маань үнэхээр зөрүүд мэдээж 4 настай хүүхэд болгон бараг л тийм байдаг баг. За тэгээд ер нь бол дүүдээ дургу хэлж ярьж байгаагаа боддоггүй 4 настай хүүхэд болгон байдаг. Тэр л зан ааш характеруудыг маш сайн тусгаж өгсөн. За дараагийн дүр бол Mirai. Манай хамгийн гол дүр гэх юм уу? За энэ дүр маань ерөнхийдөө энэ аним дээр 2 төрхөөр гардаг. Одоо үеийн Mirai болон ирээдүгээс ирсэн Mirai. Ирээдүгээс ирсэн Mirai-г харахад бол нэг тийм байдаг л нэг өсвөр насны охин шиг боловч арай тийм ахыгаа бол тгийлэг, өөдрөг, дээрэс нь бөөрсөртэй тиймэрхүү байдлаар гарч ирдэг. За дараагийн дүр бол нохой. Ер нь бол айл болгоно гэхин цаашаа ер нь бол айлд нохой байж л байдаг. Яагаад нохой гэдэг дүрийг энэ удаад онцлоо гэхээр энэ айлын нохой маш сонирхолтой. Хүн болж хувирдаг. Гэтэ энэ магадгүй зөвхөн манай гол дүрийн хүн гих хүүхдийн төсөөлөлж байж магадгүй л те. Эсвэл жихнээсээ ч тэгж хувирдагч байж магадгүй л юм. Ямар ч л байсан энэ аниме дээр хүн болж хувирсан байгаагаар хит хит удаа төслөгдөд авдаг. За дараагийн дүр Mirai болон хүн хоёрын ээж. Энэ хүн болохоор үнэхээр түргэн ааштай, уйлах нь хурдан, уурлах нь хурдан, дээрэс нь гэр бүлдээ маш их хайртай. Зүгээр л гэр бүлийнхэн төлөө хичээж яваа нэг юм ихтэй. За дараагийн хүн бол мэдээж түүний аав. Аав нь архитектур мэргэжилтэй бөгөөд энэ хүний талаар анимений турш маш нууцлаг байдаг гэж хэлэхэд бараг хэлсдэггүй. Хамгийн төгсгөлд харин энэ хүний сул дорой байдлыг жижигхэн сценээр ингээд гаргаж өгдөг байгаа. Энэ дүрийн хувьд бол эр хүнч гэсэн тийм хит өөртөө барцсан тийм зан ааш байхгүй. Маш даруухан. За тэгээд өстой л нэг 50 эр хүний зан ааш характерыг өөртөө агуулсан. Бас л нэг гэр бүлийнхэн төлөө хичээж яваа эцэг хүний дүр байдаг байгаа. За дараагийнх нь болохоор эмээ өвөө хоёр. Эмээ өвөө хоёр нь болохоор анимений туршид нэг хитгэн хэсэг дээр гарч ирэх боловч хамгийн чухал гэсэн зангилаануудын гол холбоос олж өгдөг ийм хоёр хүн байдаг. Хамгийн ихэнх хэсэгт эмээ нь эмнэлгээс гарч байгаа ээж нь гэртээ ирэх хүртэл хүн жаалыг ингээд хараад гэрт нь байж байгаа. Түүний дараа болохоор эмээ өвөө хоёр нь Mirai хүн хоёрын гэрт ингээд гэр бүлээрээ хоолж байгаа байдлаар гардаг бөгөөд ингэхдээ тэдний илэнц эмээ өвөөгийн талаар хальт ярилцаад өнгөрдөг байгаа. За яг энэ хэсгийг болохоор ямар ч аниме үзэж байгаа хүмүүс энэ уг анимыг үзэж байгаа хүмүүс
хэр барагтаа нэг тоолгүй, анзааралгүй өнгөрч магадгүй. Нэг тийм чухал хэсэг биш гэх мэтчлэнгээр ингээ ойлгож магадгүй ч гэсэн сүүлд энэ тэр хэсгийн яриад өнгөрсөн тэр яриа маш чухал зүйл болж таардаг. За ийм 2-4-га эмээгөө хойно. За түүний дараа мэдээж Илэн цэмээ Илэн цэвөө гэж сая дурдсан 2-4-га. Энэ 2-4 болохоор энэ гэр бүлийн үндэс угсаан бөгөөд тэнд бас үнэхээр гайхалтай нэг тийм хайрын түүх байдаг. За үйл явдлын үед ерөнхийдөө юм бол гэрт эхлээд Мирай ирдэг байгаа. За ингээд байж атал эцэг их хоёр хүүхдтэй ингээд баг хүүхэдтэй илүү их анхаарал халамж тавиад л ахыг энэ дүүгээ хайрлах хэрэгтэй. Дүүгээ гомдоож болохгүй гэх мэтчлэнгээр загинж зэмлэх боловч яг том хүүхэдтэй гаргаж байгаа анхаарал халамж нь багасаад ирэнгүүт ингээд хүүхэд өөрийгөө ингээ анхааруулахын өөртөө анхааралтыг татахын тулд маш их уурлаж янз бүрийн үйл гаргаж аашил цахилах гутаж эхэлдэг байгаа. Нэг удаа бяцхан хүн дүүдээ уурлаад надад анхаарал хандуулахгүй байна гэд уралдал ээж нь чи дүүгээ хайрлах ёстой штэ. Энд чинь чиний дүү штэ. Чи эрэхт дүүдээ анхаарал халамж тавина гэж надад амлаа үсттэй гэд муудалсан чинь хүн болохоор та муухай ээжгээд ээжгээ эмгэн шулам гэд дууддаг. Тэгээд энэ үйл явдлаас болоод манай хүн өөрөө өнгөрсөн лүү сансруу байдлаар очоод ээжийнхээ бага настай уулздаг байгаа. За тэгээд цаашаага юу болсныг та нар анименээс үзээрэй. За дараагийн хэсэгт болохоор манай хүн дугуй унж сурах гэж оролддог. Дугуй унж чадахгүй ингээд бүтлгүүцснийхаа дараа ингээд бас нэг цаг хугацаагаар аялаад нэг газар очдог. Нэг цаг хугацаанд тэнцэн нэг доглон хүлтэй нэг залуу байж байдаг. Тэр залуу хүнд битгий шантар чи өөртөө итгэх хэрэгтэй гэсэн юм сурамжийг өгдөг бөгөөд тэр залуу өөрөө доглон гэдэг нь ерөөхдөө хөл муутай гэсэн. Тэгээд мотоцикл унах аягүй дуртай тийм залуу байдаг. Тэгээд энэ залуу нь бас энэ хүнтэй ямар нэгэн байдлаар холбоотой. За тэр нь ямар холбоотой гэдгийг та бүхэн анименээс олж үзээрэй. Ингээд хүн тэндээс сурамж аваад дугуй унж сурдаг. За ингээд өдөр тутмын иймэрхүү үйл явдлуудыг ингээд цаг хугацаагаар эсвэл орон зайгаар аялаад манай хүн багаар ингээд сурамж авдаг байгаа. За хамгийн сүүлийн сцен бол хамгийн чухал бүх зүйлийг ингээд зангиддаг хэсэг байгаа. За тэгээд цаашаага юу болсныг та нар анименээс үзээрэй. За энэ бүх юм адал явдлын дараа гэхэд хүн шал өөр хүүхэд болж хуурдсан мэтэр ингээд санагддаг. Яг энэ анимыг ингээд үзээд дууссаны дараа ингээд төрсэн сэтгэл бүр ингээд үгээр хэлхийн аргагүй нэг дор маш олон зүйл ингээд бодож эргцүүлмээр эхлээд харахад ингээд игдүүдээ хөнгөн зүгээр л байдаг л нэг гэр бүлийн дүр зураг харагдах боловч ингээд бодоод үзэхэд цаг хугацаа гэдэг ирээдүй гэдэг яг юу юм бэ? Эсвэл тэрний утга учир магадгүй бид нар ирээдүйн хүүхдүүд маань бид нарыг тэнгэрээс эсвэл ирээдүгээс бид нарыг хараад байж байгаа юм билүү гэх мэт иймэрхүү хөнгөн эморал гэх юм уу? Тийм зүйлийг ингээд толгойд үлдээгээд дуустдаг аним байгаа. За тэгээд ерөнхийдөө төгсгөлд нь хэлэхэд энэ аниме маань бүх насны хүмүүс үзэхэд маш тохиромжтой. Яг эцэг эхчүүд хүүхэлдэйн кино гэдэг үднээс голоод үзэхгүй голохгүй бол энэ аниме маань
бүх насны хүмүүст тодорхой хэмжээний мессежийг илгээж чадхаар тийм аниме болж чадсан. Жох өгөж үзчихээр том хүнч үзээд нэгийг ингээд бодоод өнгөрөхөөр тийм аниме болж чадсан байгаа. За тэгээд энэ удаагийн маань дугаар өндөрлөж байна. Дараа нь бас нэг анимегээр уулзцаая.